Жаргал даахгүй зовлон төгсгөлийн хэсэг. Ичин хорлоо хөрш. Бид нэг байранд ороод 1 жил 8 сар боллоо. Манай дээд айл байнга пижигнээд юм онгож дэвсээд байдаг. Хэрэлдэж муудалцахад нь нэлээд олоудаа орж хэлж байсан. Хамгийн сүүлд тэг 2 цагт шөнө охин нь хонх дарсан. Ороход баяраа нүцгэн бандажтайгаа агсан тавиад хүн рүү дайраад их айхтар байсан. Би түүнд айл амтнаа амраахгүй гэр орныхноо түгшээгээд эрүүлжүүлэх дуудлаа шүү гэсэн чинь дууд би хувцсан өмсөд байжаа гэсэн. Эрүүлжүүлэх дуудсан. Цагдаа ирээд аваад явсан. Эхнэр нь 2 цаг хэртэ уйлж ярьсан. Салдаг юм билүү гэж байсан. Ингээд өглөө 5 цаг 30 минут үед баярааг эргээд ирэхээр нь би гараад явсан. Хадам аавыгаа муу байх үед архиугаад явахгүй байгаад байсан. 12 дугаар сарын 31-ний шөнө манайхаар Төмөрбаатартай орж ирсэн. Баяраа хадам нас орсон гэж хэлж байсан. Чи очсон уу гэхэд очоогүй гэж байсан. Гол нь архинаас болдог гэж би ойлгодог. Ааш цанган сайн мэдэхгүй. Миний хувьд эхнэр нь гэртээ сайхан амьдрий гэж бодож байдаг юм байна гэж ойлгосон. Ингэхээ баярагийн төрсөн дөө. Ахтай хамгийн сүүлд 18-нд аавынд таарсан юм. Тэрнээс хойш уулзаагүй юм. 21-ний өдөр туяагийн ээжийнхээс телевизрийг нь аваад гэрээр нь очсон. 10 минут хаалгыг нь тогшоод буцаад явсан. Надтай аав нөхөр бид гурав явсан. Туяа ахаас бүр хөндөрсөн боловч хөрөнгөнд нь голонд байранд нь болоод салахгүй байсан болов уу гэж бодож байна. Намайг өстөж зодож байсан. Би эхнэрээс сал гэж баяр ахыг загнаж байсан. Эрдэнэ чимэг баяраагийн эгч. Баяраа бол хүнд тусрах уу, зөөлөн нэмжин сэтгэлтэй, цайлган итгэмтгий, хамтад зам төлөвтэй, хүнтэй хэрэлдэж маргаж зодон хийсэн миний мэдгээс байхгүй. Дээр үед 100 дартай зодоо хийсэн гэж дуулсан. Сүүлийн үед дамдын сүрэнтэй муудалцаж зодоо хийсэн гэсэн. Архи тамхи хэрэгэлдэг, архийг тэгтлээх уугаад байдаггүй юм. Байгууллага хамт олонны талаас хий бүтээ гэснийг нь дэмждэггүй учраас захиргаандаа гомдож явдаг байсан. Эхнэр хүүхэд нь хаяад явчихаагүй бол хизээч ийм хэрэг гарахгүй байсан. Ганцаараа байсныг нь хүмүүс мэдж байсан. Тэгэхээр хин нэг хүн хамт ороод амийг нь хороогоод бүсээр нь дүүжлээд орхисон байх. Сүхэрт нь туяагийн дөө. Баяраа ах их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Би ээж аав дээрээ байдаг болохоор сайн мэдэхгүй. Архи ухаараа эгчтэй хэрүүл маргаан хийж зодож нүддэг гэсэн. Би өөрөө хараагүй. Нэг удаа би эгчийн тамд очоод тэдний дундч байтал чинь шөнө 11-аас 12 цаг үед ах ирээд эгчтэй хэрэлдээд байсан. Би нөгөө өрөөнд тэдний хэрүүлийг чагнаад байтал инх баяр гэж нэр дуулдсан. Тэгтэл туяа эгчийг цогцох шиг болохоор нь тэсгээ болоод том өрөөнд ортол баяр ах агсраад байсан. Би очоод та бити ингэж байл та одоо унд би таныг ахаа гэж хүндэлж явдаг. Та ийм юм ярих гэж гэсэн. Тэгтэл над руу дайрч намайг түлхээд чи зохиод авал та зохиод ав гэсэн. Би таныг эхэлж зохихгүй. Та надаар эхлүүлчихэд намайг хэрэгт хийх гэж байна уу гэж хэлсэн. Игч охиноо доод айлын хүнийг дуудаад ир гэсэн. Удалгүй доод айлын хүн орж ирээд баярыг зэмлсэн. Тэгтэл баяр миний эрүү рүү зохихоор нь би түлхсэн. Босч ирээд 1 гэж тоолсон. Дахиад зохих гэхээр нь би дахиад түлхсэн. Баяр ах орны толгой мөргөд унсан. Босч ирээд 2 гэж тоолоод та нар намайг бүлэглэж зодлоо гэж байсан. Тэгээд болоод байж байтал намайг нэг удаа зохихоор нь би зүүн шанаанд нэг зогсон. Доод айлын хүн сэргийлэх дуудсан, сэргийлэх аваад явсан. Үүрээр ах буцаад ирсэн. Бидний хооронд ус хонцон байхгүй. Ганц эгчтэй минь суусан болохоор бид нар баяраад хайртай л байдаг. 2 дугаар сарын 18-нд аав минь 40 соног дуусч байсан. Бид цагаан сарын үеэр гэрээс гараагүй, золгоогүй. Ганц өөх, туяагийн дөө. 3 жилийн өмнө бид гэртээ байж утал шөнө уянгаар орж ирээд баярааг согтуу ирээд балкон дээрээс унах гэж байна гэхэд нь би гүйж атсан. Баяраа нүцгэн унж өхнгээд туяа эгч зууралдаад байж байсан. Баярааг татаад орон дээр дарсан чинь нүүрлөө нулимсан. Чамд ямар хамаатай юм бэ яв гэсэн. Би дараад байсан. Тэгээд гайгүй болчхоор нь орхиод галтгооны өрөөнд ороод усууж байтал дахиад ард пижигнээд унахаар нь эргээд орсон чинь балкон руу гарах гэж байсан. Араас нь тэрч аваад орон дээр нь дарсан чинь дахиад өөдөөс нулимаад цохиод авахаар нь би нэг зогсон. Тэгтэл ах боллоо гэхээр нь бит хоёр галзууханд орж ярьж суусан. Ах нь байр байхгүй ядарч байна. Игчийг чинь зовоож байна гэж ярьсан. Тэгээд би харьсан. Тэгтэл аав нэрч согтуу үнийг яагаад ингэж зодож байгаа юм бэ гэж аашилсан. Би үннийг хэлсэн. Энэ үед баяраа аавынхаа хажуугаар дахиад цохиод авахаар нь чи яаж байна гэтэл аав нь чи дахиад хүүхэд зодох гэлээ гэж аашилсан. Тэгээд л өнгөрсөн.
Миний уруулж аахан язарсан байсан. Аавын 49 хоног дөхөж байсан тул манайх цагаансар хийгээгүй. Баяраа өглөө нь орж ирж ээжтэй залгочхоод дамптарч явж залгана гэд гарсан. Түүнээс хойш уулзаагүй. Наран туяа Баярагийн хамаатан. Талигач урд нь ярихдаа туяа миний шарил дээр нэг ч үг хэлэхгүй хүн байгаа юм гэж байсан. Туяа шарил дээр үг хэлээгүй. Би үг хэлээч гэхэд намайг үг хэлгээгүй шүү дээ гэсэн. Хүн хэлээгүй ч гэсэн хэлж болно шүү дээ гэсэн. Талигач ярихдаа шүүхээр ороод ирлээ. Туяа намайг их гүжирдэд сална гэж байна. Орд ирний даавгаа хүртэл авна гэсэн байна. Би эмэгтэй хүний саналаар болно үз. Би архинаас гарахгүй гэж хэлчихэд гарч ирлээ гэсэн. Хундга танил. Туяа бол ааш зан сайтай, даруй уян зөөлөн зантай, нөхөр хөвгттэй халамжтай, арх тамхи хэргэлдэггүй, нэр хүндтэй хүн. Баяраа арх удаг хий харддаг хүн. Туяа өөр хүнтэй ийш тийшээ яваад байдаггүй. Инх баяртаа суугаад цаадах нь арх удаг учраас алсан. Би мэдэх юм. Туяаг курст яваад ирэхэд нь их баяртаа уулзсан уу гэж асуугаад уулзсан гэхэд баяраа цууж амиа орлох гэж байсан. Баяраа бол тэнэг архичин хүн. Ямар ухаантай хүн өөрийгөө алах гэж байх вэ? Ингэж байхаар салж амьдралаа бодвол зүгээр юм биш үү гэж намайг хэлэхэд хоёр хүүхдийнхээ ирээдүг бодож байна. Гайгүй болно үзээ гэж туяа ярьж байсан. Нэг удаа туяа баяраа архи ухаж байна гэсэн. Тэгвэл инх баяраас илүү их удаг. Инх баяртаа суусан бол арай бага зовх байжээ гэж байсан. Энэ бол хоёр архичин харьцуулаад ярьж буй үнэхээр ядарсан хүний аргаа барсан л үг. Эхнэрээс болоод амиа хорлоод өхнө гэдэг бол тэнэг хүн байна. Тэр хүнд өөрийн их эцэг ах トゥ байхад өгч байдаг нь хамгийн тэнэг хүний ажил. Би өөрийнхөө хүүхдийг боогод өгсөн байвал хүүхдтэй л гомдно. Баярагийн их эцэг өөрийнхөө хүүхдэд биш туяад гомддог нь сонин. Баярагийн хоёр хүүхэд нь туяа дээр байгаа шүү дээ. Уг нь тал талаасаа л үлдэж байгаа хүүхдэд анхаармаар юм. Мөнх жаргал танил. Нэг эвгүй санагдсан юм бол туяагийн аавын биеийн муудаад байхад эргэж тойрохгүй байжгаад ажил явдал болоод байж байхад нь согтуу ирээд миний төрсөн өдөр тэмдэглэхгүй алга боллоо гэд загнасан явдал юм. Муухай л санагдсан. Туяа бол хүн алахгүй, чадч гэсэн чадахгүй. Би 5 дугаар ангиас эхлэн таньдаг болсон. Ухаалаг хүлээцтэй, гаж ааш зангүй хүн. Төмөрбаатар, дуучин. Баяраа арх ухт уртай, сүүлийн үед ууртай болсон. Уус үедээ дарга нар дээр орж гомдол нэгтэг зантай. Эхнэртэйгээ муу байдаг болтой юм билээ. Манай эхнэр тэр туяа хоёр яа гэж л юм билээ. Арх ерөөсөө үздэггүй юм билээ. Тэр хоёрын гол бодлон арх. Насан тогтох, дуучин. Алтан цэцэг гэж хүүхэнтэй үргэлж байхдаа л арх уудаг, уухаараа агсан тавьж хүнтэй муудалцдаг байсан. Тэр үед бид нэг сургуульд сурж байсан юм. Алтан цэцгийнхээ баг зэрэг зоддог байсан байх. Тэр үед одоог бодвол баг уудаг байж. Нэг удаа эхнэрийг нь дуудахаар очиход өсөрч өхнө гэд байхад татаж авч байсан. Би нүүр аавыг нь урсан байх гэж эхнэр нь ярьж байсан. Эхнэр нь араас нь уцаар сурглаад л намайг ярьсан гэж бити хэлээрэ гэж санаа зовж байхад баяраа согтуу. Би салсан гэд явж байдаг байсан. Эхнэр нь хүнлэг л хүн байх. Сүүлийн үед арх ууж ажил таслах, ажилдаа согтуу ирдэг болсон. Зэмлэхэд миний явдал та нарт хамаагүй гэдэг. Цолмон, бөмбөрчин. Сэтгэл мэдрэлд ямар нэгэн өөрчлөлт орсныг мэдэхгүй юм. Нэг удаа захиргааны зөвлөлийн хурал хийж байхад дуугүй сууж байснаа гинт надад хайр дутаад байна гэж уйлаад босч ирсэн. Жаргал сайхан, дуучин. Гол буруу нь арх. Байнга арх угаад байхаар нь хажууд байгаа хүн яаж зүгээр байх вэ? Архинаас гарчих сэтгэлийн тэнхээгүй хүн байгууллагч гаргах гэж их ядсан. Дамдын сүрэн, хөгжимчин. Баяраг арх угаад байхаар нь өнгөрсөн жил даргаас нь өөрчилсөн юм. Тэрэнд гонсоож явдаг байх гэж боддог юм. Батболт. Баяраг манайхан ярих нь зовлон үзээгүй, ээж аав нь их эрхлүүлсэн хүн гэж ярьдаг юм. Жаах юм болоход түүнийг их томоор тусгадаг. Тэр байдал өөрт нь нөлөөлсөн байх. Манай дарга нар баяраг арх угаад байхад нь архины эмчилгээнд хэвтүүлэхгүй ядаргааны эмчилгээ хийлгэж өнгөрөөж байснаас баяраа нилээд өөгшиж ирсэн болов. Амиа хорлох болсон шалтгаан нь эхнэр нь гинт салаад явсан арх уусан нөлөөлсөн байх. Баяраа арх уухаараа толгойд нь өхнө гэсэн санаа орсон юм шиг байгаа юм. Урд өмнө нэг удаа угсуу суугаад эмнэлэг твтж байсан. Галсан бат хөгжимчин. Сүүлийн үед сайн ажиллаж байгаад гавьяа тавчих санаа их байсан боловч бүтээгүүд нилээд гонсоож явдаг байсан. Ухнаа даргач гэсэн өөрөө чамайг тэмцээнд сайн оролцох юм бол гавьяат тодорхойлно гэж хэлээд түүнийгээ биелүүлээгүй юм. Бид нар дотроо дээд мэрэгчлээ нь баяраа юм.
Ахлагчаас нь болиулахад мөн гонсоож явсан байх. Сүүлийн үед байнга бодолд давтаж явдаг болсон. Нандин цэцэг дуучин. Баяраг өөрийгөө хорлсон гэж бодохгүй байна. Үхэх дээрээ толвол бараг нэг роман бичиж байгаад өгөх хүн. Ган хоёг танил. Би Баярагийн амиа орлсныг бодохдоо нэг хэсэг нэрд гарч ирээд сүүлдээ үзэгч тоохгүй болохоор сэтгэл санааны хувьд хонолтонд орсон. Хамт ажиллаж байсан нөхөд нь гомдоосон, эхнэр нь салсан. Эд бүгд нөлөөлсөн болов. Баяраа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болохоор юмыг өөртөө хүнд хүлээж авдаг нь ч бас нөлөөлсөн биз. Дорилгочав жүжигчин. Баяраа хаяа дээр бичигнээд эхэлдэг. Тэгэхээр нь би энэ айл юмаа эхэлж байна гээд л өнгөрдөг. Би орж гардагчгүй. Ичин хорлоол урд салгадаг байх. Инхээ танил. Ереван хотын ХБД-ст байхаас тань хамт суралцж байсан. Хүмүүстэй найрсаг, алей хошин, сайхан дуулдаг залуу байсан. Арх удаг, уугаад агсан тавьдаг. Эхнээ сууж байсан их нэртэй их ширүүн зоддог байсан. Баяраа бол их шалиг зантай хүн байсан юм. Шүр танил. Баяраг 10 жилийн сургуулиас тань сүүлийн үед зан нь өөрчлөгдөөд хүнд гайхуулсан бардам зантай болсон. Баяраг арх уугаад наргаан цэнгээ хөөцөлтөд байхад туяа их төвчээртэй хүн. Туяа хитрхий давруулсан. Туяа Баяраг хизээж алж харгүй зантай хүн. Оюун цэцэг багш. Туяа даруй зөөлөн ааштай, хүнтэй эвтэй, хамт олонныхоо дунд нэр хүндтэй, ажил мэргэжилтэй сайн хүн. Бид хоёр улсын багшийн дээд сургуульд сурж байсан үеэс үерхсэн. Баяраг арх уусан үед нь туяа жаахан хатуудаад байх шиг санагддаг. Бусад материал. Хамт олон ажилдаа согтуу ирснийг авч хэлсэн протокол, эрүүлжигдсэн хуудас, халагдахаар өгсөн өргөдөл, ажил байдлын тодорхойлтууд, машины замын хуудасууд хавсрагджээ. Хэргийг 1991 оны 6 дугаар сарын 19-нд хэрэгсэхгүй болгожээ. Гэвч баар авгаан гомдол дээр үндэслэж прокурор заалт өгч сэргээжээ. Энэ үед прокурорт захиа ирсэн байв. Уг захианд Баярагийн эхнэрийн хоёр дүү архи ууж байгаад Баяраг боож алсан. Цагаан машины жолооч с ิจ гтэй хөнгөгчлөн бичээд хуурамч хаяг нэр тавьсан байсан нь шалгалтаар няцаагджээ. Бусад гомдлууд нь урд шалгасан зүйлийг давхар нотолж баталсан, тайлбар авсан шинжтэй байна. Мөнхбат цагдаагийн дэслэгч байцаалтанд та анх хэргийн газар очиж үзлэг хийхэд баярын өөрийнх нь болон эхнэрийнх нь мөр илрээгүй юу? Яг бодоод үзэхэд баймаар боловч өнгөц мөр хүний нүдэнд харагддгүйгээс гадна бэхжүүлж авч болдоггүй. Түүнтэй адил юм. Тухайлбал та гуталтайгаа энэ шалан дээр гიშгээд гарахад таныг энд гიშгсэн байна гэж харагдахгүй шүү дээ. Харин бохир гуталтаа орсон бол өөр хэрэг. Яг үүнтэй л адил юм. Талигаач аймс хөлийн оролт дотор хувцас яагаад цус болсон юм бол талигаач чинь дээл гуталтай байсан мэт. Намайг үзлэг хийхэд аймс оролт дотор хувцсанд цус байгаагүй. Би үзлэг хийгээд хувцсын тайлаад дээлэнд нь боосон юм. Тэгтэл дээлийнхэн цус хувцсанд наалтсан байх. Үзлэг хийж байхад ч цус гарсаар байсан. Эмч тэр үед хүүр хөөснөөс уушигны цус дээшээ хөөрж гарч байгаа юм гэж хэлсэн. Танай групп газар дээр очисон даруйда гадны нөлөөгөө боож өгсөн гэж таамаглалд шууд итгэж түндэ тохируулан хэрэг явдлыг шалгасан юм шүү. Яалаа гэж тийм хийх вдэ. Бид хууль сахиж хэрэгжүүлдэг болсон. Тэр тусмаа хүний амь хохирсон хэрэг дээр маш хянуур шалгах ёстой гэдгээ ухамсарладаг. Туяа, суурхүү, цэрнэл хам, хөгжимчин. Жавхлан бидэнд ярахтаа талигаас нас барахаас 2-3 хоногийн өмнө авсаа бэлтмээр байна. Амьд явах сонирхол алга. Хүн өөхөх хамгийн амархан арга юу байдаг юм бэ? Үхмээр байна гэж ярьж байсан. Их сони юм гэж байсан. Бид баярыг гонж гутраад өөрийгөө хорлсон гэж бодож байна. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн шүү дээ. Мягмар цэцэг. Талигаач баярын нэг хүүхдийг таа төрүүлсэн гэдэг үнэн үү? Тийм ээ. Одоо 6 настай оюун болд гэдэг хүү бий. Туяа болон аав ээж нь ч мэдэхгүй. Наташа зохион байгуулагч байсан. Баяр нас барахаас 2-3 хоногийн өмнө жавхлан бит хоёрыг байхад орж ирээд би үхмээр байна. Амьд явах ямар ч сонирхол алга. Хүн өөхөх хамгийн амархан арга юу байдаг юм бэ гэж байсан. Ер нь баяраа дандаа л үхнэ гэж ярьдаг байсан. Тэгээд манайхан ажилдаа ирэхгүй 2-3 хоног болчихвол яана нөгөө баяраа ч наалга үхнэ гэд байдаггүй арай өвчгсөн юм биш байгаа даа гэж хүртэл ярьдаг байсан. Манайхан тийм ойлголттой болчихсон. Тэгээд баяраг энэ яриагаа согтуудаа ярьдаг болохоор нь тухайн үед нь бид чи дандаа яах гэж юм солиотой юм ярьж байдаг юм. Юу ярьж байгаа юм бэ гэж зэмлдэг. Би бодохдоо
Өөрөө өөрийгөө боогод өгчихсөн байх гэж бодож байна. Баяра, Мөрдөн байцаагч. Та амар хотод холбогдох хэргийг шалгажээ. Тэр танд нэг удаа би дуучин баяраг дуусгачихсан. Тэр хүн бараг босохгүй байх гэж хэлсэн үү? Баярын аав таныг хэлсэн гэд байгаа юм л та. Амар хот Нямлавг Ганболт нарт холбогдох хэргийг би шалгаж байсан. Гэтэл 1991 оны 1-р сарын 31 өглөө ажилдаа ирэхэд манай Мөрдөн байцаагч дэслэгч Ганболт нь тань дээр мөрдөгдөж байсан амар хот нар чинь урд шөн дүүгэндээ магнитофонтой очсон байна гэсэн. Ингээд би тэр гурыг авчирч байцаахад урд шөн согтуудаа дуучин баяраг дээрэмдсэн гэж хэлсэн. Тэднийг хийнэнч хизээч дуусгачихсан. Дахиж босохгүй болов гэж хэлээгүй. Энэ бол худлаа цууг. Эд ихнэр туяа болон ганц өгсүүхэрд нартай холбоотой юм биш үз? Яагаад дээрэмдсэн юм бол 1991 оны 1-р сарын 29-ны 23-аас 24 цаг үед амар хот нь 2 жил архитай Ганболт Нямлавга нарыгаа гэртээ хонуулна гэж дагуулж очиход гэрийнх нь унтсан байсан тул 9 давхарт 2 жил архиа уужгаад доошо тамхи хааж яваад баярагийн түхэн байна гэж мэдээд хаалгыг нь цохиод баяраа хаа тамхи байна уу гэтэл баяраа согтуугаар чи туяа ихчигээ эргүүлж явна уу гэхэд нь амар хот уурлаад нэг цогтол баяраа ямар ч хөдөлгөөнгүй унахт нь давраад юмыг аваад гарсан байсан. 1991 оны 2-р сарын 19-оос 22-нд энэ хүмүүс хаана байсан бэ? 1991 оны 1-р сарын 30-ны өдөр гурууланг нь хориод 5-р сарын 31-нд шүүхэд шилжсэн. Баяраг нас барах үед энэ 3 хүн гадуур байгаагүй. Чулуунбаатар хэсгийн байцаагч. Манай хорооны 4-р арны 1-27-д Баяраа гэж залуугийнх байсан. Би Баяраг эхнэрийнх нь хамт цагдаагийн элцсээр авчирч ярьж хэлж өгч байсан. Түүнээс хойш Баяраа 2-3 удаа согтууд харалцсан. 2-р сарын 19-нд 19-оос 20 цагийн үед эхнэр нь уцтаж аав нас бараад гэртээ байгаа. Баяраа над руу уцаар яриад ална гэд байна. Согт байна. Манайх руу ороод нэг үзээхгүй юу гэсэн. Цонхоороо харахад том орон гэрэлтэй харагдсан. Манай цонхоор харагддаг. Сүүлд нь 2 цагдаа явуулахад гэрэл нь унтраастай байна гэж ирсэн. Жавхлан филармонд ойтолчин байсан. Цагаан сараар манай өрөөнд золгоё гэж орж ирэхэд нь цаашаа би ханиадтай гэж золгоогүй гар ирсэн. Наташа бид хоёрыг ойдлын өрөөнд байхад Баяраа ганцаараа орж ирээд би авсаа захиалчаад ирлээ. Хүн өөхөх хамгийн амархан арга юу байдаг юм бэ гэж асуусан. Би тоглоод муу ёртой гуйлгчин чамайг гэж хэлэхэд Наташа хажуунаас чиний жил мэнг чинь орж байгаа байлгүй юм уншуулаач гэж байсан. Би Баярааг ажил төрөл болон ар гэрээ амьдралаасаа олж сэтгэлээр унахтаа өөрийгөө хорлсон гэж бодож байна. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй хүн. Нэргүү загтал. Улаанбаатар хот 52 дугаар сургуулийн орос хэлний багш туяад очино. Бигэр сумаас хүргэе. Ийм хаягтай загтал шуудангаар хохирогчд иржээ. Захианд. Сайн байна уу гэхээс өмнө чамааг ханийхаа толгойг залгсан бузар юм гэж хэлнэ заа юу. Чамд хүмүүс сайныг өрөөхгүй гэдгийг чи өөрөө мэднэ. Багш гэдэг хүндтэй нэрийг чам шиг эм зүүдэг нь хорвоо чамайг андуурч. Чи өөрийгөө сайн сайхан явна гэж бити бодоорой. Үлдсний хох болно шүү. Заа юу. Айд зайлвал яаж хорвоог дуулна да хэцүү. Сарна шиг юм минь. Хэдэн жил чи сайн хүний буянд жаргаж нэр хүндтэй авсан. Одоо бол чиний гიშгсэн газар бүхэн чинь чамд өвшин. Нэг л мэдхэд арт түмэн чинь чамайг үнсэнд хаясан шалц шиг хаяна. Заа юу. Тэр үед чамайг тэр хитэн мал шиг дүүнер чинь л харж магадгүй. Заа юу нүгэлтэн минь. Чи бас алчихгүй бол өсөх тусмаа 2 өрчин чамааг үзэн ядна да. За юу бузар юм минь. Чи яаж арт түмний хүүхдэд хичээл зааж чадна. Аргагүй ухаан нь адуус юм чин. Одоо хэн нэгэнтэй завхаарч яваа байх. Зайлуул аргагүй. Чи ба юм чин. Чамааг өгсөн гэхэд хэн ч харамсахгүй, хэрэгсэхгүй. Тэгэхэд дуучин бол арт түмнэрээ харамсаж гонсооч байгаа юм. Чиний алгасан бүхэн чамд гай болохын ёроолыг дэвшүүлье. Нэг хамт олон 46-уулаа сууж сараалсан юм шүү. Бузар янхан минь. Хайрт дуучин минь мөнхөрч өөрт бидэнтэйгээ хамт. Харин нүгэлтэн туяа сүнтгвэ. Үлдсний хох болно яана гэжээ. Туяагийн өргөдөл. Мөрдөн байцаах газрын чухал хэргийн хэлтсийн дарга Бадамд орж танаа. Миний нөхөр Баяр нас барсан тухай. Үгсний хохил бүү агаасаа гэсэн нийтлэл Монголын залуучууд сонины 1992 оны 4-р сарын 14-нд гарсны дараа 5-р сарын 2-нд Бигэр сумаас гэж хаягалсан нэргүү захиавлаа. Хүн ер нь жаргал зовлонгийн аль альнийг даадаг байх ёстой гэж би боддог. Талигаач нөхрөөсөө хойш амьдарч ажиллах гэж зүтгэхийн зэрэгцээ.
Хичнээн гүтгэлэг доромжлол хараал зүхлийг амсав. Энэ бүхнийг төвчин хүлээцтэй хандах нь зөв юм. Миний хэлэх үг хизээч оройтхгүй гэж бодсоор өнөөдрийг хүргэлээ. Танай байгууллага миний хадам их эцгийн өгсөн олон удаагийн өргөдөл гомдлыг барагдуулахын төлөө намайг шалгаж байцаасаар бүтэн жил 2 сарын нүүр үзлээ. Одоо миний амьдралын үнд өөх тэр чигээрээ танайд бий. Түүнээс илүү тотоо юм надад юу ч үлдээгүй. Шуналтаадаа би хүний булааж дээрэмдсэнгүй. Харгас хэрцгийдээ хүн алсангүй. Завхаа явдал гэдэг бол надаас асар хол байдаг юм. Гэтэл өнөөдөр дэндүү номын ясаар амьдарч явсны юм хариу юм уу? Бүхний өмнө буруут нь нэрзүүж, эргэтэн бүтэн явах нь бүхэл амьд явах баталгаагүй боллоо. Элдвээр доромжлох, хараах, цуурхах, ална, хоёр хүүхдийг чинь салгана гэх занал хийлэл хадам эцэг гэхээс ахуулаад захаас аван гарах боллоо. Би амьд явахыг хүсэхгүй байна. Гэвч хинт ч юунд ч бороогүй хоёр хүүхдийнхээ хувь заяаг орхиж дэвчихгүй. Хамт олон танил нөхөд олон шавнар арт түмэнд үүсгэсэн энэхүү бодол эргэлзээг би өөрийнхөөрөө эргүүлж чадахгүй болсон нь мэдээж. Байнгын дарамт хардлах сэрдлэг дор өдөр хоногийг төөрүүлж явна гэдэг утгагүй. Монголын залуучууд сонины сурвалжлагч содномд орж танил тал нутаг усаа ашиглан ховдын хүн зуурхал тараан гүжирдэж амьдаар минь золиослож байгаад гомдож байна. Архинаас олж бид эвдэрч байсан болохоос эвдэрснээс олж архитдаг байгаагүй. Өвчтөе эцгээ жил гаруй сахиж байгаад сар хагасын өмнөх нь оршуулж уйлж эмтэрч явснаас биш сайн хань сайхан амьдралаасаа уйдаж хүн алж байгаагүй. Төгсгөл хэргийн байдал юм. Баараагай дарсрангуй хоёрын гаргасан гомдол болгоныг амнаас нь гарсан хий болгоны хойноос сэргийлэх хөөцөлдөж 3 он гартал шалгажээ. Эцэст нь амьдрал гээч сонин дээр хуульчдын хуйлдаан гэж гөрдүүлээд сууж байна. Цагдаагийн албанд баараагайн хүү шиг л ард түмний хүүхдүүд баяраагаас баггүй хөдөлмөрлөж, бусдад гөрдүүлж, ханцууга тастуулж, шүдээ эмтэртэл цохиулж, булчин руугаа хутгалуулж байсан ч ялгархаж тунирахгүй, гавьяа нэхгүй ажилдаг. Тэдэнд тийм ирэх байдаггүй юм. Цагдаагийн залууст ч авиас бий. Тэгтээ өчүүхэн авиасанд бардаж, арх гүзээлж, их эцэг эхнэр хүүхдээ элэг барьж, дарлаж доромжилдаггүй. Мөрөөрөө амьдрах гэж ядаж буй цагдаагийн хувцастай ард түмэн байдаг. Яхаараа бид хэн омогтой хартай бүхнийг гүтгэлгийн байгуулж амьдрах ёстой юм бэ? Өнөөдөр нэг сэтгэлийн хөөрөлтөй аригчин боож өгсөний төлөө бид 40-40 жилээр сонин хөвлөлд гөрдүүлж байж хойшиж чадахгүй. Бидэнд ч бас гомддог, гутардаг, уйлдаг сэтгэл гэж байдаг юм. Бид арт түмнийхээ алил бараан амьдрал үхэл хагцал цус нулимсан дунд элэг зүрхээ зүсүүлэн өдөр шөнөгүй зүтгэж алдаж онж яваал хэрэгэд. Бид доромж дохууны байвшээ. Талигаач баяраагийн ажиллаж байсан байгууллага хамт олныг нь ч дайрах шалтгаан байгаагүй. Сэтгэлийн хатуужилгүй хар архинд толгоогоо мэдүүлж бэ гүтгэчгээд эцэст нь хүний өөрийн амьтны цээжний махыг барж нулимсыг нь залгиулж суугаа нь хэний буруу юм бэ? Цагдаа нар түүнд архит сутгаж өгөөгүй. Хин гэдэг хүн хинтээ ямар зорилгоор хуйлдчихаа вэ? Баярыг хэн ч алдаагүй. Баярын өхөл хинт ч ямар ч хэрэггүй, ямар ч ашиггүй. Өнгөрсөн хойно гинтхэн л хайр нь оволцож од сар байсан гэж уйлагнаад бичээд байгаа шиг дэлхийд тосгүй олон улсад шүтэгдсэн од нар сарч байгаагүй. Хэрв тийм дээрээ тулбал Монгол улстай гавьяат урлагийн тэргүүний авчих зүтгэлтэн байсан гэхэд хувьдаа эргэлзэж байна. Арт түмнийхээ төлөө гэж сүр батруулаад яах вэ? Хувийнхаа нэр төрийн төлөө амь зулгийнхаа тулд талхныхаа л ажлыг тэр хийж авсан. Эхэндээ Төмөрбаатарын ширийг хатаах дуучин төрж мэднэ гэж хэн янгүй харж суусан. Гэвч удалгүй шаардсан бэлцгэрнүүд архин түлэгдсэн саргаа хоолойнд нь үзэгчдийн сонирхол буурсан. Гэр чин бидний үеийнхэн цөм амьд сэрүүн байцгаана. Ирэх дураараа магтуулж аргадуулж өснөөс болоод хүн болгонд гоморхон хайр нэхэж нялхамссан хатуужилгүй үг даахгүй болсон талаар хамт олонных нь үнэлэлт жинхэнэ голоор нь хэлсэн байх. Шудрах шулуухан багтмаар хамт олон байжээ. Энэ хэрэгт хувилдсан байгууллага хүн байхгүй. Бид өнөөдхөндөө эрүүгийн гэмт хэрэгтэнтэйгээ хувилдахдаа тулаагүй. Бидэнд хүний өхөл хэрэггүй. Хуулийн байгууллагыг ингэж улаан цайм нүүрэнд нь хараад гөрдөж суугаа хүн хуульд суугаа бэрийгээч юу ч гэж хэлж чадхал хүн байна гэж бодохгүй ажиж бас чадсангүй. Хэрэгсэхгүй болсон хэрэг шүүхэд очдоггүй юм. Шүүхийг гүтгээд яах нь вэ? Шүүх ямар ч хамаагүй. Иргэн баяраагийн боож өгсөн хэрэг гэсэн анхны үгээр л бүх явдал эхлээд дуусч гэж сэжиглэх хүндэсээ болгожээ. Эзэн тодорхойгүй өгтлийг шалгаж эхлэхдээ хэн яаж нас орсон байдалтай байсан. Түүгээр нь хавцсан дээр нь төр нэр тавьдаг. Зөв нэрлэжээ.
Энд өөрийгөө боож юм уу бусдад хорлогдож гэдэг тодтгол тавиагүй болоо. Усанд живж өндрөөс унаж гэгчлэн ялгаа бичих нь буруу шээ. Сүүлийн хэдхэн жилд Монголын цөөнгүй авиас бэлэгтэн цаг усаар одлоо. Тэдний өвхөл учир битүүлэг хийгээд тайлагдшгүй үлдсэн нь гол харалмаар. Жигчдийн Бямба, Дам Баримплын алтан хуйг Баарайн баяраа гэж гасалжээ. Эд бүгд л архичид архинаас толгоогоо татаж чадах сэтгэлийн төвчээр байгаагүй болсон. Эдний өвхөл хүнд ч ашиг, хүнд ч хэрэг байгаагүй. Алтан хуйгийн хэргийн шалтгаан өнөөхөндөө битүүлэг байгаа боловч тухайн үед согтуу давтаргүй явсан л гэдэг. Монголчууд бид авиаснаа хизээж хайрлаж чадж байгаагүй. Тэднийг архитад загсуурч байхад нь хэн дайралтсан хүн архийг хаг цохиж хаяад өөрийг нь зад шилбүрдэд гэртээ оруулж аашлаад унтуулж хашрааж байгаагүй. Харин ч нүүрэн дээр нь магтан хөөргөж арх хөгн саймсарч далдуур хорлцоход үхсэн хойно нь хоосон гасалж хуурай уйлгнаж явдаг өвчтөй болсон. Тэд жаахан магтаал сонс хайстай болохоор л цээж дүхийн бие тоож арх залгиж загсуурцгаач нэр хүнд авиас бэлэг эрүүл бие өөрсдөө эгүүтхэн бөхдөг. Нацагт орж явуу хулан гайтав чойном бүгд л архичид. Тэд хойч үедээ өөрсдөө халаанд бас архины үлгэр дуурайлыг өвлүүлснээр уршиг одоо ч үргэлжлсээр байгаа нь. Эд хар залуугаараа бие барцгаасан. Ам биеийг нь залгисан хар нөхцөлийг гагцхүү гавьяагаар нь бүрхлэж нууж хэрэггүй. Хэрвээ тэд Ренчин Бямбаев доктор шиг гадуур хуулж шоронд алах ял заагдаж явсан ч хэлэх үгээ хэлчихэд арх саваагүй явдлаас бие татаж чадах ухааны хатуучлалтай явсансан бол түүний насыг гүйцэж хичнээн ихийг бүтээж хичнээн нэр төртөө байхсан билээ дээ. Ялангуяа зохиолчт маань бараг толгой дараалан архитаж нийгмийн бусад гишүүдэд архины үлгэр үзүүлж байгааг биад болтлоо хэлж байгаа. Өөдтэй зохиол сүүлийн 10 жил нэг ч гараагүй. Аль эртний тунгалаг тамирыг гүйцэх зохиолыг түүнээс хойш хэн бичв? Гаргаад ирэлтээ байхгүй. Ийм л байгаа. Өнөөдөр тэгэхэд сургуулийн сурагчаасаа ерөнхийлөгчөө хүртэл арх хэрэгэлдэг болсон. Баярын өвхлийн гол гэмтэн нь өөрийнх нь залгисан арх. Хэргийн хууль ёсны хохирогч эмэгтэй тухай хэдүү хэлмээр бодогдлоо. Энэ хүн өдий хүртэл лавж аргасангүй. Харин ч төвчээртэй л бүсгүй юм. Гэр бүлийн хоёр хүнд аль алинд нь буруу юм байдаг л үз. Удаа дараа нүүрэлдүүлэхэд нэг талд нь Баараа Дарсрангаа гэсэн бууртай югзар хоёр хүн сэрдэн давшилж нөгөө талд хоёр хүүхдийн ээж архинаас хүүгийн харамлан тэмцэж явсан жаахан бүсгүй. Би хүн алаагүй шүү дээ ааваа гэж нулимсаа залгин ганцаар сууж байж тээ. Ганцхан хүүгээ дур зоргоор нь тавьж архинд оруулж сэтгэлийн хатуужилгүй танх өсгөж өөрсдөө ч дийлэхгүй болсон их эцэг хоёр. Цагаан сар дундуур хайрт эцгөө оршуулчаад 49 хоногч дуусаагүй уйд дарагдан сэтгэл хагсарч суусан бэрийнхнээ жодоггүй хардаж хоорон үгээр доромжилсан захиа хоёр чудаа явуулж орсон уулцсан болгонд муулж сонин хөвлөлд бичүүлж үүднийх нь хөл арчдаг дааванд орж шашны үсэг бүхий шившлэгтэй хуудас хийж төрсөн үрийг нь хүртэл өөр хүний хөөхд гэж доромжлох хэрэг байсан л юм байх та. Хинээч бодоочоор тэднийх нийл хийсэн явуулга гэдэг нь хинт ч ойлгомжтой шүү дээ. Хэрв туяад болон хүүхэд дүүнерт шууд болон тойроогаар ямар нэгэн хорлол учирвал тантай л холбох болно шүү дээ. Өөрт тохиолдсон харамслыг бусдын зовлонгоор тайлж болтоггүй л юм да. Баараагүй. Үйл тавилантай юм үүлээрээ л болж байгаа юм байлгүй дээ. Насныхан тоог үүсэд явсан юм бол түүний хойноос хэн нэг буруутган би сэтгэлээр нь давхар авслах гэж мэрэлцэх хэрэг байна уу да. Бид цөмөөрөө энэ орчлонод төр ирцгээсэн. Нүцгэн ирсэн, нүцгэн буцна. 30-50 жилийн дараа одоо амьдарч байгаа насанд хүрсэн бүх монголчууд цөм байхгүй. Хорвоод бидний байсныг хинч мэдэхгүй. Ийм л хорвоо. Бид бие биенийхээ мууг үзэх гээд яах юм? Таныг тойрон хуурай шогшрон сэм хатгагчд байдаг бол бүү үнэмш. Няцаалт өгчвэ. Ялангуяа авгаа хүүхнүүдийн гаслхан өглөл эр хүнийг буруу тийшэлтүүлдэг. Үхээсээ хүүгийн минь толгойг залгисан бузар өлөгчин гэж зөвхөн бодож явсан хүн тань хизээ нэгэн цагт бүрхэг нэгэн өдөр хоёр хүүхдээ бондоот л өсгөжгсөн. Таныг хармагцаа уйсаж ааваа гэж цангинтал дуудаад сэтгэл ивэлтэл зууран тэврэх тэрлэм өчөд бүрхэг тэнгэр цэлмэг шиг болж зүрх зүсэгдэн илэг хайлж өрөвдөл гимшлэр сэтгэл тань үерлэгч юм билүү. Тэр л үед бэрийнхээ салхинд намирсан санчигных нь үснээс хүүгийн тань өнөр син хийж нулимстай нүрээ наан үнсгтээ. Миний охин зөнөг намаагаа уучлаарай гэж тасалтангуй мэгсээр шивнэгч юм билүү? Яаж мэдхвүтэ? Харин тэр үед туяа та нарт хумсын чинээхэн ч муу юм санаагүй л байхгүй.
Өр ач нартайгаа мөчөөрхөлдсөн сэлбэлцэг нь хөндлөнгийн хүмүүст ч сайхан харагдахгүй.